Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа захиргаан дулааны хэрэглээг бие даасан найдвартай гүйцэтгүүрээр ханган төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой дулааны 5 дугаар захиргаан станцд өссөн талбайд ерөнхий сайд ажиллалаа. Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж улс төржилт гацаа саадгүйгээр дулааны захиргаан станц 5-ыг барьж байгуулах хэрэгтэйг ерөнхий сайд онцоллоо. Энэхүү төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбарыг зэгцлэх зорилтын хүрээнд ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу дулааны 2 дугаар захиргаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулна. Үнсийг зөөж цэвэрлсэний дараа 4 дугаар сард барилгын ажил нь өрнөх юм а. Дулааны захиргаан станц 5 нь 300 МВт-ийн цахилгаан, 340 гигакалор дулаан цэвэрлэх хүчин чадалтай 2 блокоос бүрдгээр тооцоолжээ. Төслийн үндсэн ажлуудыг 2026 оны 11-р сараас эхлүүлж 2028 оны 5-р сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжснээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Тооцоолоо саяхгүй төрөж байгаа ашийн туршлагууд гэдэг шиг энэ дулааны тооцоол шугам шүлжээнийхээ ачаалал, чадлын ачаалал тооцож ижил нь ойролтууд байж хаана нүр шигтэй байх нь амгалангаа өргөх нь ойлгомжтой байх, амгалангийн хэсэг өргөж байгаа юм чинь. Тээц хоёроос иш 5 шарлууны нийлүүлж байгаа юм бол Москва хараа төрөл нийлж байгаа юм бол бас тэр шугамын ачаал ямар байх нь, өргөтгөл ямар байх нь тооцоолоо сайх хэрэгтэй болно шүү дээ. Инженер 5 дугаар станцын хамгийн том ач холбогдол нь Улаанбаатар хотын баруун хойдлыг орон сууцжуулах дулааны хамгийн том ийм их усүр болж өгч байгаа. Одоо энэ маань 60 хэдэн жил энэ өөргөө гүйцэтгсэн энэ станц маань бол 5 шар хавийг хангаад дээшээгээ ханы материал те ингээ хангаа явж байгаа байхгүй. Москва оролдог гэх. Тэрнээс дээшээгээ ингээ бүрэн хангах, ийшээгээ энэ хойшоогоо бүрэн хангах ийм чадалгүй байсныг одоо энэ төсөл ашиглалтанд орсноор бид нар ийм боломж өрднэ гэж үзэж байгаа. Дулааны захиргаан станц 5 төсөл нь төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нийт өртгөн нь 658,563 сая Америк доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80%-ийг хувийн хвшлийн, 20%-ийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн тоноглолтын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин, генератор зэрэг үндсэн тоноглолтын суйрлуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холбоолт, дуршилт, тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд 100 турбин генераторын иж бүрэн угсралт системийн холбоолт, суйрлуулалт үргэлжилж 2028 оны эхний хагастай дуршилт тохируулга хийж станцын 1-2 дугаар блокийг үе шаттайгаар ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Станц нь усны хэрэглээг бууруулсан хаягдл усаа эргүүлэн ашиглах байгаль орчин дээлтэй технологитой байх юм а.